Сүхбаатар аймгийн Дарган сумын 100 жилийн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сайн бацхан уу эрхэм хүндэтэй наадамчдаа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Хүндрэлүүдний анхны төрд улс Хүннүү гүрэн байгуулагчны 2234, Их Монгол улс байгуулагчны 819, Тусгаар тогтнолон Сергей Манд улсны 114, Ардын хувьсгалын 104, Алтан гацууданд Дарган сум байгуулагчны 100 жилийн өн баярын мэндийг наадамчин олон та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Баяр Монголын минь домгийн орон дархан хилэмэн зүүн хилгаар дар уул ганган уура шидийн богдо дагшиг бодог оргихийн бодог мөнхийн ундраа. Тиймээ энэ болоо Монголын бахархал домгийн өлгийн минь. Чулээд төөнөх наран алтан шүрэн цасрагтай. Зурхай дэргэх мөрдөн мөнгө ган туурайтай. Зуны дэлгэр цаг нь оюун номон өнгөтэй. Зузаан түүхийн мөрн 9 эрдэнийн шигдгээтэй. Тиймээ энэ бол Сүхбаатарчуудын нэрийн хуудас сүр жавхлант Дарган минь үзээ. Анхаараарай эрхэм хүндэт наадамчдаа. Алтан гадас одонт Дарган сумын баяр наадмын төв зэнгэлдэхэд төрийн далбаа залран мандахад бэлэн боллоо. Их бүгдгээс толдон байгаа. Цас дуусыг орхон мөн хурай. Хокаацын цээжинд өндийн бос гэрсэн. Хөдөө тал уулс мэн хурай. Тогндан соён бүтэй. Тулгандан галтай. Тусгарам наадмын төв тал байд. Төрийн сүлдэд заларч байна. Төрийн Монгол улсын төрийн сүлдийг залхаар Монгол улсын ардын жүжигчин Чүлтэмийн Батсай Сумын зан Бямбагийн Батбаатар мөн Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын морин хуурчид асрын зүг морилон айсвэ. Эрхэм хүндэтэй зочдоо. Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагчны 819, үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолон Сергей Манд улсны 114 жилийн Ардын хувьсгалын 104 жилийн Алтан гацууданд Дарган сум үүсгэн байгуулагчны 100 жилийн төв талбайг хойморт Монгол улсын төрийн далбаа мандж байна. Мандсан, ундсан, хандсан чи марл бөгөө бүрт чонын дуудалгаар дахин сэрж сэргсэн алтан соён бут тугаан өргөж ард түмний хэн их баяр цэнгэд наадмын хойморто төрийн далбаа задарч байна. Тэнэдгсийн үнгэн зүүдийг манах өтгөс буурлуудын идрийн жавхааг санагдуулах хүлэг сайн мөрдийн шандас тэнхэг нэмэх хүчит сайн бүгжүүдийн хямар жавхааг дэтгэх эрг шимэргэн харваштын цэц оноог нэмэх эрдний алтан төрийн сүлд баяр наадмын хойморт залралаа.
ивээл татан нарыг эхэлж тосдог түмэн их сайхан орны минь энгэрийн дэлгэр хормой үндэстэн ясны сор болсон өөлд сахар халах түмэн дайнд дуурсагдах түмний цэнгэл дариган нутгийн дадай их наадамд Монгол төрийн сүлд мандан бадарда Хорлолтын тоонон дээр нь 2000-ны наран өдөөн татсан ном шиг миний Монгол тагсан судар шиг өндөр түүх минь үзээ. агуур нэмэн хэмэрлунда аймаг сумдын бэлэг дэмбэрэл аранзад тугийн намиран дор ардын цэнгэлмэн эхэж байна. Эргэт түмний хүнд төлөөлөд энэ нутгийн тэргүүн дүшээ алтангад содонто дарган сумын засаг дарга тэрэн даш таныг хүндтгэлийн тайзнаа өрн залж байна. Бүрэн эрэхэд Монгол улсын нэгэн хэсэг Дарган уулын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Дарган сумын элэг нэгт ахан дүүс ард иргэд хөрөлцөн ирсэн хүндэт зочдоо хорон цугларсан олон түмэндээ өргөн уудан Монгол нутгаар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сурч хөдөлмөрлөж ажиллаж амьдарч байгаа даргичуудаа тулгар төрийн 2234 их Монгол улсын 819 ардын хувьсгалын 104 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 ардчилсан хувьсгалын 35 жил дарин сум байгуулагдсны түүхт 100 жилийн ан баяр наадмын цогтой халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Төрийн дахлагт алтан дээр овооны авшигтай эрийн хэмэр сэргээсэн шилийн богдын омгшилтой эртний түүхийн гэрч болсон хүн чулуудын улбаатай эгэлгүй тансаг тал нутгаараа бахархдаг. Хөнгөн дархны давтагчгүй уран хийцтэй хөнгөн туурайд шандас түлгийн өгшөлтэй оюун гэгэн яруу найргийн үндэстэй онцгой содон дарин нутаг минь алдартай тал хайр говь хангаа хосолсон таанын үнэр сэнгэж аг үнэртсэн дарин нутгийн зон олон түүхийн алтан шаргал хуудсыг илээж 100 жилтэйгэн золгож байна. Алтан гадас одонд дарингийн ард түмний нэгдмэл зүтгэл бахархал бүтээл сэтгэлгээ тууштай хөдөлмөрийн үр дүнд түүхт 100 жилийн огоо бүтээн байгуулалт ололт амжилтын өндөрлөгөөс угтаж байгаадаа таатай байна. Түүхийн энэ хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар авраг малчид, төлчид, алдарт уяачид, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн, соёл урлаг, спортын гавьяатнууд, эрдэмтэн докторууд, төрийн дэд шагналтнууд олноор төрж түүхэн 100 жилийн огоо угтлаа. Хөгжлийн олон тулгуур хөтөлбөр, бодлогын үр дүнд бүтээн байгуулалт эрчимдсэн орон нутгийн иргэдийн оролцоо амьдралын чанар мэдгэдэггүйц дээшлэж жилээс жилд улсын болон орон нутгийн төсвийн орлого олон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа бөгөөд түүхэн 100 жилийн ом босгон дээр улсын төсвийн 20.2 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.1 тэрбум төгрөг, олон улсын хөрөнгө оруулалтаар 690 сая төгрөг, нийт 22 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дарин нутгаа цэцэглэн өгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж эх орны 4 зүг 8 зохис хөлийн жандаас
сэтгэл зүрхээ зориулан нэмдэж үүх түүхээ бүтээж өв соёлоо уламжлан өөрийн оюун ухаан авиас бэлэг хөдөлмөр бүтээлийн үр шимээрээ хандив өргөн санал санаачлаг гарган итгэл зүтгэл өрнүүлэн хамтран зүтгэсэн нийт зон олондоо гүнээ талархаж байна. Нутгаа гэсэн сэтгэл зүтгэлээр нэгдэн нутаг орныхоо ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хоёруу сэтгэлээр ажиллаж байгаа Улаанбаатар хот, Дорнод, Замын өвд, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөхөндөө талархал илэрхийлье. Барс арслангийн хүчнүүд нь баруун зүүнээ мандайлан гарч хурдан харцын хүлгүүд нь хормос тэнгэртэй тоосоон өргөж эрхий мэргэн харваацт нь эмэр нумаа хөвцлөн татсан 93 наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мишэл түгээж бэлгэн тооллын 17 дугаар жарны зуны дунд сарын 25-ны бэлэг цайн өдөр Даринг сумын наадам өндөр үдэнэн ёслол төгөлдөр эхэлж байна. Гингондуу талд туурайтаж ном сумын эсгэрээ салхивсан бүхин дэвэ наадмын талбайд эзэгэнсэн Дарингийн яруу алдарт 100 жилийн ом баяр наадамда дэнж готоодл сайхан надаараа сайн үйлс дэлгэрэх болтугай. Даринг сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойд баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн Монгол улсын их хурлын гишүүн Мегмар Сүрэнгийн Бадам Сүрэн таныг хүндэтгэлийн тайзнаа өрн залж байна. Нэгэн 100 жилийн түүхээ тэмдэглэхээр хуран цугласан эрхэм үндэт Даринг сумын иргэдээ хүрлцэн ирсэн зочид төлөөлөгчдөө хүндэт ахмад буурдуудаа хүүхэд багчууд ээжүүд эмэгтэйчүүдээ орон нутгийн удирдлагуудаа мөн сумын урилгаар хүрлцэн ирсэн өвөр Монголын ахан дүүсээ та бүхэндээ Монголын төрд ёсны түүхт язгуур их ойнууд болон үндэсний эрхчлөө тусгаар тогтнодоо сэргээ мандуусны 114 жил
ардын хувьсгалын 104 жил онгон сум байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндчилгээг зүүн бүсийн гишүүдэд төлөөлөн өргөн дэвшүүлье. Миний хувьд зүүн бүсээс энэ нутгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдсон гишүүнийхээ хувьд мөн ээжимэн аав өвөгийн минь энэ сайхан даринга нутагт төрж өссөн нутгийн зон олон уул усанд хүндэтгэж энэхүү ойн баяртаа төлөөлж хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Даринга сумын хөгжлийн ирээдүйд хандсан олон ажлыг цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд зүүн бүсээ сонгосон гишүүд бид энэ 2025 оноос эхлэн баруун урт сумаас баруун урт хотоос бичигд бомб чиглэлийн хатуу хүчтэй авцамын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн. Энэхүү дэд үтсийн ажил авцамын ажлыг дэмжиж шийдвүүлснээр энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжид иргэд зөвхөн мал аж ахуйгаас гадна аялал жуулчлалын салбарт орлого олох, өр хайлын амжиргаа дээшлэх боломж бүрдэх томоохон хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Мөн энэ бүс нутагт Монгол адууга хамгаалах, дарингийн хурдан адууг хамгаалах, энэ адууны өв соёл уламжлалыг уяачдынхаа хөдөлмөр зүтгэл, жирийн малчин уяачдын эрх ашгийг хамгаалах асуудал бидэнд улам бүр тулгамдж байгаа. Тийм ч учраас зүүн бүсээ сонгосон гишүүд хамтран энэ онд анхудаа олон жил яригдаа шийдэж чадаагүй байсан гадаад улсаас үржлийн адуу импортоор оруулж ирэхийг хоригдсон шийдвэрийг гаргуулсан. Энэ бол Монгол адуучнаа Монгол адууныхаа удмын санг хамгаалсан шийдвэр болсон гэж бодож байна. Мөн аяж жуулчлалыг хөгжүүлэхэд дарган өв уламжлал, гоёл, хийц, уран дархан гээд олон ажлыг бид цаашид дэмжин хөгжүүлэх учиртай. Энэ сайхан нутагт эзэн болон сууж өргөн удам энэ дэлгэр Монгол орныг бидэнд үлдээсэн малчин өвөг дээдсээ бид үеийн үед хүндэтгэн сум орон нутгийн хүүхэд багчууд ирээдүйн үе малчид ард иргэдийг дэмжсэн бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргахад бусад нөхөдтэйгээ хамтран нутгийн удирдлагатай хамтран хичээн зүтэг болно гэдгээ энэ ташрамд илэрхийлж байна. Даринга нутагт маань нартай хуртай газрын өгөөж дэлгэрсэн дэлгэр сайхан зам болж байгаад баяртай байна. Та бүхэндээ түүхэн 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Дэлгэр сайхан наадаарай. Нутгийн зон олондоо баярын мэндийг хүргэж эрүүлэн газ жаргал энэ хорвоогийн сайн сайхныг хүсэн өрөөё. Баярлалаа. Гучингуран хаадын түүхийн улбаг баталсан гойлон улсын суурин сүмтийн тойрон додорсон 300 метр тэгээс манжийн сүдрэг үргээсэн утарлын манд төрөгүй өвгдийн үтээсэн Эрхэм хүндэт наадамчтай төрийн дэглэхтэй автономны гэрээ алтрынаас одоо дарин сум байгуулагчийн түүх 100 жилийн айлд зориулж хаан төрийн додон ирнийг наадмын хоймолт задах гэж байна.
Хөрүүлсэн харж хянах боломж олгодог. Өвчнээ зургийг зовлон гэдэгч хүслийг биелүүлэгч ойлстоо чандман эрдэнэ билээ. Хөрүүлсэн харж хянах боломж олгодог. Өвчин хийгээд зурдын зовлон гэдлэгч хүслийг биелүүлэх өвдөстэй чандман эрдэнэ билээ. Үзэгслэнд төгөлдөр үргэлжид амгалан арацэнгүүлэгч үнэн ариун төшиг тулгуурын бэлэгдэл бэлэг чанартай төрийн хатан эрдэнэ билээ. Мэргэн ухаанд зориг дэвчээрт хэрэг явдлыг зөв шударга шийдэгч арга чанарт төрийн түшмэл эрдэнэ билээ. ертөнцийг өдөрт 3 удаа тойрон эргэдэг бат суйрт хүч чадлын бэлэгдэл баатар зоригоор дайсныг даран дийлэх заяа буйныг тэтгэгч зан эрдэнэ билээ. Эрдэнийн санг сагин хамгаалагч эд баялагийг шударга авчрагч энэрлэл хүндлэлийг дээдлэгч эв нэгдлийн бэлэгдэл төрийн жанжин эрдэнэ билээ. Эрдэнийн санг хамгаалагч эд баялагийг шударга авчрагч энэрлэл хүндлэлийг дээдлэгч жанжин эрдэнэ билээ. Сур жавхлан дэдгрэ султан батрах ботуга Сүшүги заяа тэнүүг боёмэ Сэсай шингэстэй тэнгэрийн урта
заяатай тэгш таван оюунтай тэнүүн уужим зарлагтай тэнгэрийн үрс сад билээ бид. Эрхэм хүндэт наадамжтай эрхэм хүндэт зовждоо дариган сумын түүх 100 жилийн бүтээлсэн эрхэм хүндэт төрийн алан хаагчдын баярын жагсаал орж ирэхэд бэлэн болж байна. За жагсаалын тэргүүнд дарин эхнэр дээлийг үр хоочтой өдөөдөн зорилгоор хийсэн бүтээгдэхүүнүүдээр эрхэм олон наадамч та бүхэндээ мэндчилж байна. Үндэсний дарин дээлээр гоёсон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд маань жагсаалыг тэргүүлэн гарч байна. Үүнээрээ баяр хүргэе. За дарин сумын Ахмадын хорооны дарин сумын Ахмадууд маань алхаж явна. Эхм бүхэндээ наадамчин олондоо мэндчилж байна. Ахмадуудаа баяр хүргэе. Эрхэм сумын бүтээлсэн манай Ахмадууд өнөөдрийн баяр жагсаалын наадам төв талбайд орж ирлээ. Дарин сумын засаг даргын тамгын газрын хамт олон маань наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэн алхаж байна. 1925 оны улсын баг хурлын 5 дугаар тогтоолоор дарин сүргийн 5 гарыг өөрчилж 18 сумын бүрэлдэхүүнтэй дарин гуулын хөшөөг байгуулж 10 бүлэг 54 зүйл бүхий дарингийн нутгийн захиргааны дүрмийг батуулан 1931 он хүртэл өг дүрмийг мөрдөж байсан билээ. 1960 оноос Ардын хурлын гүйцэтгэх захиргаа, 1971 оноос Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос засаг даргын тамгын газар нэртэй байж одоо 32 албан хаагчтайгаар төрийн үйлчилгээг үзүүлж байна. Наадмын төв хэсэгт эрүүл мэндийн төвийн хамт олонны баярын сал тавхиндээ баярын хүндэтгэл үзүүлэн орж ирж байна. Хүн эмнэлгийн салбар нь 1932 онд нэгдэж Улаан гиндэн гэдэг совлогч эмч нар галыг авсан гэж үздэг. 1937 онд хүний бага хэмжээний салбартай болж бага хэмжээ дугур сүрэн салбарын эрхлэгчээр гиндэн чойдор совлогч нараар ажиллаж байжээ. Дарин сумын хүн эмнэлгийн 1948 онд Баянголд 5 урдгаар байгуулагдаж улмаар 1954 онд овоон сүмэн сүрэн дээр нүгэрж 1958 онд анхны хэмжээр ойд бага хэмжээр цэдэм балжир хэд хэдэн совлогчтой ажиллаж байжээ. Дугур сүрэн их хэмж 1961-ээс 1966 онд, ган төмөр 1966-аас 1970 онд, цэрэнд шимж 1970-аас 1971 онд 7 онд салбарын эрхлэгч чадварвал их хэмжээр ажиллаж байсан байна. За дараагийн ард түмтэйгээ мэдчилж байгаа хүмүүс бол Дарин сумын соёлын төвийн хамт олон мөн сургууль ерөнхий боловсролын сургуулийн хамт олон жагсаалын баярын талбайд орж ирж байна. За жагсаалын төв хэсэгт цаг уур байгаль орчны баярын жагсаал орж ирж байна. Дарин сумын сургуульд анх 1938 онд Баянгол гэдэг газар нэг багш, 2 ажилчин, 21 сурагчтай сайн дурын төр сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол хэл бичиг нэмэх асах бодлого улс төр биеийн тамир зэрэг хичээл заагдаж анхны багш нь жигмэдийн шарав гэдэг хүн ажиллаж байсан. Сургуулиас төрсэн алдартангууд төр нийгмийн зүтгэлтэн улсын их хурлын гишүүн төрийн сэрхэд яруу найрагч Дашвалбар Чингис хаан одон соёлын гавьяа зүтгэлтэн Мэндоё
Ардын хурлын девтаад содномдаш ардын боловсролын яамны орлогч сайд насан жаргал Монгол улсын онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд үрчин лүнд үзэрэг бас алдартан гол байсан. Дарин сумын соёлын төвн 1959-нд анхны соёлын байгууллага бол Улаанбулан нэртэйгээр анхны эргэлж ирэн морин хурж саяны нэмбо. Өөрийн канал мангагчаар дөрж томсрон явгар номын санчаар эрдэнэцэг цэвэрлэгчээр барилгын цэвэр манаараа ажиллаж байжээ. Соёлын төвийн боловсон хөтөлбөр 2007 оноос эхлэн дараах соёлын төвийн өдөртөг үржил амар жаргал алдан гэрэл Эрдэнэбаатар Миег Өвжимбэг Сарамбуд Орших Бадгуй Ганхүү Мөнхүр Бүжимбэг Синхбодор Эмчин Türkлийн мэдээллийн санчаар инхма тайвширлама номын санч самцэрмэ оюун төгс үйлчлэл самцэрмэ навча ажилтнууд 2004 оны ажлаараа Сүхбаатар аймагт 2 дугаар байр эзлэж байжээ. Сүхбаатар аймгийн Дарин сумын нутаг дахь уулын хээр говийн бүс шилжилтийн заагт орших экосистем цэнгэг уст үзэсгэлэнт нууруудыг хамгаалах зорилгоор Гангнуур орчмын нийт 32,860 га газрыг нутгийг анх 1993 онд дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авч 2004 оны улсын хурлын 22 дугаар тогтоолоор төрийн дахилагт алтан дарав байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүхий молцог элс зэгс холбоо дууд зэрэг нууруудыг хамруулан 62,860 га газар болгон өргөтгөж байгалийн цогцлолт газар болгосон. Дарин сумын хүүхдийн цэцэрлэгний 1964 онд Дарин нэгдлийн хөрөнгөөр 20 хүүхэдтэй нэг багш ажилтнтай чулуун байшин үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй нэгдлийн цэцэрлэгийн эргэлзээр Балжирын Эрдэнэ багш асрагчаар эчин хорлоо мажигнаар ажиллаж байсан. Боловсролын яамны шийдвэрээр улсын цэцэрлэг болж улсын төсвөр бүхэл ажиллагаа сангууж эхэлсэн бөгөөд 1965 оноос эхлэн эрхлэгч багшаар адиа томилогдож асрагчаар явцсан тогоочор үржин модомнаар ажиллаж байжээ. Зан манай наадамд урилгаар хүрэлцэн ирсэн Өвөр Монголын өртөөд бас орны Шилийн гол аймгийн төлөөлөл маань алхаж авна эрхэм наадамчин олон түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Баяр хүргэе. Эртний үеэс уламжлалтай төрийн их наадам энэ цагийн бидний цэнгэлийн дээд мандаа эзэн Чингисийн зэрлэгтэй цэргийн их сорилго эрийн 3 наадам нар огшон эхлэж байна. Эдэн халин шоог гэрчит сумны эсгэрэ этний үлгэр дүгүүлэх эрхий мэрэгний харва эзэнт гүрнэн байгуулсан эцэг өвгдийн бахархал эрхэт Монгол түмний цэцгийн наадам эхэллээ. Наран саран тоожул барах талдан нандин бүхнэн дэлгэрүүдэн Монгол наадам эхэж байна. Насан залуу ирсэн өвлийн хонгадыг надсааж
Наймын зүгийн талдан эвийн өргөөг өнсөлдрүүлж Монгол наадам эхэлж байна. Жанаадый. Хорин жавхар багуй саажнаади молцог дэрвэг асрын цэгэн болгожнаади монголжингаа үзэслингээ дээдэнд баримтгажнаади могшгүй тийхэд бүхий захыг мөшгөж наади. Алтан ургийн ноёдын арвин түүхийг хадгалсан мөнгөн гоёлт хаттын мөнхийн нэмсэглийг тонруулсан мянган улсын орон эртний түүхэд даргангийн бэлчээр минь үү. Мяралзан цэлзэг нуур тойром мэлтэлзэн мэлмэр голуудын ундраг хонгийн гангана галуудын зэллээ хулангийн хатира зээрийн цагла зэрэгцэн урдаж зэрэг наадуулсан зөөлсгүй үзэглэнт дарган минь уу. Дарган сумын унган хөө даргангийн нэрт морин хуурч Монгол улсын ардын жүжигчин Жүлтмийн бат сайхан таныг хүндтгэлийн тайзнаа өрин залъя.
өр зүрхэн дэлгэрэг морин хуурын чидэд аялаг унд өргөл хүнлэр бишрэн шүдэг Монгол дэлхийн самбартаар бажра энд хоорын хөнгөрийг ширж энд хүлгийн тоосонд эргийн зөрхнүүдийн ам адарнаа. Хүнлэг дөрвөн ийм бодлоо эцэг даргасан Монголд шинүүдэг Экорны үүсгсэн эзний хүртээ автноо. Шилийн сэнгэсийн хамраг туурайж чигрэлтэр шаргуудын хурц туурай тажгэн эрг. Тавын тэнгэр тэнудаг. Аван дэлхий дэнгалдар тай наран сарны онгод тай. Шилийн бүгд алтан овоотой хамт онгос наадам мэгдэж байна. Дарнгэгч дуудахад дундэсэлтэй экор нэмнэр дарнгэгч сонсоход чихэнд чимэгтэй ард түмний алдар үеийн дэшин дасан үрийн урд удамшсан уужим баянгарна морин туурайн чадар сийсэн Монгол гэдэг дахин нэрээ харин дэшний занлаас хамгааж ирсэн түүхтэй билээ. Цагаан хагтай хатгуудын цармын мөнгөн бэлцүүхээс лимэн жиргээтэй дайгсан шаргалсэн хорууны минийхтэй дагдсан олон төмөн уянгийн сайхан дуутай даргангийн сайхан бүсгүйчүүд
Инженер вин сэтгэлээс чигч үн санаатай чивэд хамын итгэлээс даригангийн жаахан шарга тасран дон уярчээ Олор толгойд хураан хөглөж жаахан шаргаар гатруулахад тис ганхан намэрч адрин уйлэн чагнаугэн Тэмээний бүгшиг толгодод тэндээс өндийн чагнавагэнна Ingen нүчиг хөөрхөн тойрмоод ихэрлэн бэлмэрэн шорнхай өргөөгэнна шаргын шамнасо бой Хунгардийнхэн сэтгэлд госгүй хайрын домоггүй Ойдын зэрлэгийг давж шашны жайгийг зөржиж ялжды сэтгэл би ярусан дөрсөх хайр би
одоогоос олон жилийн дэртэй дарган хошуунд нэгэн сайхан гэрээ инженеруу нутгийн сайхан бүсгүй чимтламтай хайр сэтгэлтэй болж гэр нэгдэж дэр нийлэхээр тохироод байтад харин хошууны харгас ноёнжгаа хайртай бүсгүйг нь богтлон авч нүүлгэн одожээ. Ийхөө инженеруу анд нөхрийн хөм бэлгэсэн хос шарга морийг унан хайртай бүсгүйхэн араас нэгж явахдаа жаахан шарга гэх амаргийн уянгат уртын дууг зохиогдуулсан домогтой билээ. Монгол түүрэгтэн эрт үеэс уламжилж ирсэн ардын язгуур урлаг цоор хөгжмийн тухай Өвөр Монголын авах хошуу шилийн хотоор үүсэн хөгжиж өвлөн уламжлагдсан ирсэн юм а. Цоорын дунд дэлхийн бит бус соёлын өвд бүртгэгдсэн үнэт өв соёл юм. Алдарт дуучин Дамбийн дорж тэргүүтэй 7 ардын урлагчдыг Өвөр Монголын өртөө зосох Шилийн гол аймгийн урлагчдыг тайзнаа хүндэтгэн өрж байна. Эртийн цагаан буян хэмээн гайхамшиг цоорын дуугаан өргөн барьж 8 тахлаа ёс төртөөгөөр наадмын төв тал байда хүндэтгэн залъя.
Сэрвэ гаалтан аваамын зулай дээр минь гэрэлтик итгэд найдварын бурхад минь нартай цогмандаж сартай зэрэгцэн гэрэлтэж сая жилээр мөнгө дөрших саруудгийн алтан аваамын Варван гэрийн зэрэгтэй хааны соёлын богдын шиг ерөнхийлөгчийн тамхтай цогж авахлантаа алтан аваамын Дугаарыг авралдаан багтаах болтугай. Тэнгэрэ мөрдөн өндийсөө алтан овоо хархан удмын хэнгийн сүрэ хангаман чудасан ариун дагшин
шилийн сайн ирсэн өргөсөн тангараг цуурайж шижир алтан ширгуудын хурц туурай тажигнадаг тадын хөгчөн шиг хямрын тэнгэр тайнутаг таван твдэн алдартай наран сарны онгодтой шилийн богд алтан овоотой Монгол наадам эхэлж байна. Зоргоор салхины үзүүрээс гадаг шуранхай нэмэрч зогсоол дүүрэн адуунаас айрыг нар хангалж байна. Зүүн барууны магнитан хүчит бөхчүүдийн дэвэтэй зүрлэсгүй дарин наадам нартай хуртай эхэлж байна. Дархан хаан, дотод хаан, шилийн богд дархаж үлдээсэн өвгдийн захаастай ариун хангын садан аршаан булган ундарсан алтан хэн нутаг минь жаргалын өлгий билээ. Өдөг сайн мөрдийн шандас тэнхэг өдөд сайн бүгжүүдийн хямаржав хаагд эдгэх эрик химэргэн харваачдын зэц оноог нэмэх эрийн гурван наадам жаргал дүүрэн эхлэж байна. Эвэн аримтын дуудал эрийн гурван наадам минь эртний хүннүс сүннүгийн тодгор төрийн үүсэл буюу энэхүү замб твийн цээжэнд ялалтын уухагаан дархаж эгнишгүй сүр хүчээ дайн дэлхийд тамгалсан Монгол наадам дарган наадам эхэлж байна. Эрхэм хүндэд наадамчда тулгар төрийн 2234 их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эргжлөө тусгаар тогтнолон сэргээн мандуулсны 114 жилийн ардын хөвсгөлийн 104 жилийн дарган сум үүсгэн байгуулагчны түүхт 100 жилийн баяр наадам Дэнж хотойтол дэлгэр сайхан эхлэж байна. Эрхэм хүндэт наадамчда дарган сумын уугуул Жунаовгийн шин гончгийн өргүүдүүдээс дарган сумын 100 жилийн ойг тохиолдуулан сумын эрүүлэндийн төвд машин бэлтгэж байгааг та бүхэндээ дуурсгаж байна. Ингээд та бүгдийнхэн өмнө Монгол улсын гавьяадаг холбоочин алдар туяаж гончгийн чин зөргийг хүндэтгэн урж байгааг хүлээн авлаа. Зүүн жилийн ойд эрүүл мэндийн газарт ах トゥ хамаатан саднараа бэлэг өгж байгаа бас энэ хүмүүстэй салуун талархлыг наадамчин олныхоо өмнөөс дарган хошууны дарган төвнийхээ өмнөөс хүргье. Сайн байцгаана уу? Дарганчуудаа түүхт 100 жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Нар ур тгшэрсэн сайхан наадам эхэлж байна. Бидний өвгдөөц энэ нутгийн хүмүүс тийм учраас бид нар дарган нутгаан үргэлж удаан алтан овоо шилийн богдон залбирч өнөөдөр энэ сайхан амьдарч байна. Ингээд та бүхэндээ зориулж өнөөдөр бид бүхэн ах トゥ ундраараа нээж эрүүл мэндийн төвд нь машин бэлгэлж байгаамаа. Ингээд та бүхнийг сайхан наадахыг хүсье. Баярлалаа. Мөн миний найз Монзол группийн ерөнхийлөгч аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сэлэнг аймгийн Мандас сумын уугуул Чожамцын Жимбат маань 150 сая төгрөг даргачуудаа хандуулсныг та бүхэнд хэлэхэд таатай байна. Баярлалаа.
За эрүүл мэндийн дарга оюун дэлгэрийг урьж байна. Найзан дээр талархал Сүхбаатар аймгийн Дарин сумын эрүүл мэндийн төвд Сүхбаатар аймгийн Дарин сумын түүх 100 жилийн ог тохиолдуулан Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулан ажиллаж байгаа танаа хамт олонд баяр хүргэж талархал хадгалуулва. Эрүүл энхийн төлөө хамтдаа Дээж Унаа овгийн Ишийн гончгийн хүү Монгол улсын гавьяа толгойчин Монгол улсын алдар туяач Чин Зориг 25 оны 7 сарын 20 гэсэн талархлыг эрүүл мэндийн төвд хадгалуулж байна. За өнөөдөр бас энэ сайхан түүхтэй өдөр миний аавын төрсөн дүүгийн гэр бүл одоо та бүхэн мэдж байгаа Цэрэнжиг хүчний хүчин Гаадан эгчийн том охин Долмоо эгч маань бас энд ирсэн байгаа. Миний аавын төрсөн эгч Шагдар хүний хүү Гэндэнгийн Бадарч гэж хүн ирсэн байна. Миний төрсөн ах мөнхөө гончгийн мөнхөрд дээр нь миний аавын одоо үеэл ах одоо дарингчууд бол нагал цэнд гэж мэдж байгаа хурдан зээрд мөртэй байсан тэдний хүү Монхоор ах маань энд ирсэн байна. Ингээд бид нар бас ах дүүнраараа ингээд өнөөдөр энэ сайхан тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж энэ сайхан үйл явдлыг зохиож байна. Баярлалаа. За Дарин сумынхаа түүх 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэд та бүхэндээ маш баярлалаа мөн ой баярын мэнд хүргье. За ингээд Дарин сумын хүн ардын төлөө эрүүл мэндийн төвд маань үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа гончгийн Чин Зориг ахта гэр бүлд нь ах дүүс хамаасан садан хамт олонд нь маш их баярлаж таларснаа нийт даринчдынхаа өмнөөс илэрхийлж байна. Та бүхэндээ ингээд аз жаргал эрүүлийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За ингээд эрүүл мэндийн төвөөс ахтаа нэг багахаа хүндэтгэл үзүүлээгээд. За гончгийн Чин Зориг тэгээд домог түүхийн үлгийг аваа түүх Дарин сумынхаа алдар сууг бишрэн шүтэж гүнээ хүндгэн яруу алдар 100 жилийн ой зориуж хөлмөр бүтээлийн үр шимээрээ Дарин сумын эрүүл мэндийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн танд талархал илэрхийлье гэд танаа гэрүүл алтан овоо өн мөнхөд ивэг болтгой гэд Дарин сумын эрүүл мэндийн төвийн хамт олоо гэд энэс юу гардуулж байна.
баймиргийн талаачдын цэцгийг сорж надаарай. Босоо хэмэс дэрсийн мехийг сонжиж надаарай. Усаарах хүлгийн хурдыг шагшиж надаарай. Өөрөлт түүхий хэлхээсийг шагнаж дэнж хотой тодо сайхан наадасгаагаарай. Дээдсийн алтан шаштрэр дэгжиж дэлгэрэх наадам дээлдээ ардын соёл дэгжирч гоёхон наадам өөрийн цагаан гэгэндэн адундан мордогдон үүлэн хөг тэнгэртэн тэвүүлж дөрөлдөг Монгол үгэр тэргэн нүүдэл ягдэлж улсын жибэр нүхтэн үлгэрийн цэнгэр хангайгаан дуул жаргаддаг Монгол аяа хөх Монгол минь оо хүмүүн түүхийн мэлмэ минь оо даргачууд дэнж хотой төл дэлгэр сайхан наадах болно.